Сайн сонь үзэгчдээ өдөр шавхандаа энэ үдшийн мэдээг хүргэе. Монголын олон нийтийн анхны чөлөө цог шонгорсон төлөвлөсөн үзэгч шавхандаа мэдгэн тойрог оюутны нэвтрүүлгийг хүргэдэг үлээ. Нэвтрүүлгийн маань энд итгэгч манд даатгав. Ингээд үзэгчдээ нэвтрүүлэгт маань Монголын ихтэй сургуулиудын төлөөл шилдэг дөрвөн сургууль маань хоорондоо өрсөлдөж мэдлэг оюун ухаанаа сорьдог юм аа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Үзэгчдээ нэвтрүүлэг маань эхэлж байна. Та яг одоо Шонгорсуу телевизээр мэдлэгийн тойрог оюутлын нэвтрүүлгийг хүлээн үзэж байна. Нэвтрүүлгийн маань event итгэж бол мандал даатгал байгаа. Ингээд суглаа ёсоор нийгэл суулсан Монгол улсын боловсролын их сургуулийг тайзнаврыг. Монгол Улсын боловсролын их сургуулийн зөв шийдэл багийнхан байна. Манай багийн ураа боловсрол насан туршийн баялаг. Бүгдэнд нь шинэ өдрийн үдшийн мэндийг хүргэе. За тэгэхээр өмнөх дугааруудаа бас үзсэн, за юун дээр алдсан, юун дээр онсон, за мэдүүштэй байгаа тэр зүйлүүд бас олж харсан байх гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийг эхлүүлье. Асуултыг сонсъё. Асуулт 12. Надад хоол өгвөл би амьдрсаар л байна. Харин ус өгвөл би өөхөх болно. Би гэдэг юу хэлж байна вэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Хоол өгвөл би амьдрсаар л байна. Харин ус өгвөл би өөхөх болно. Юу вэ? Асуудгүй. Яа гэдэг? 15 секунд. Хоол өгвөл би амьдрах харин ус би гэдэг нь яг 10 секунд. 5 секунд. Энэ нэг амьд вирус бүгд уссан юм. Тэр амьд вирус биш бол амьгүй байна. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол Улсын боловсролын их сургууль зөв шийдэл баг. Хариултыг авъя. За, зөв шийдэл Наранбатан. Надад хоол өгвөл би амьдрсаар л байна. Харин ус өгвөл би өөхөх болно. Би гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр альва амьд вируслоор ус өгвөл өхөн гэж байхгүй бах. Тэгэхээр энэ бол амьгүй зүйл юм уу, нэг машин техник гэж болох юм. Тэгээд шинэ Амьгүй зүйл. Тэгтээ техник гэж болно гэж шүү дээ. Яагаад? бензинээр явдаг нэг хоол хүнс тийж хөнөөр бид нар ч хоол хүнс тийж хийж явж гэсэн. Бензин утгаарч нэг тэр тухайн машиныхоо хоол юм ч юм уу. Тэр байж болно шүү дээ. За тэгэхээр зантай юм бол биш хаа. Усууж байгаа. Тэгэхээр машин би гэдэг нь юу гэж амьгүй зүйл халж. Амьгүй зүйл. Тэгтээ техник байж магадгүй гэж байгаа юм шүү дээ. За. Зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт гал. За тэгэхээр энэ бол гал гэж байлаа шүү дээ. Харамсалтай байна. Нэвтрүүлгийнхаа одоо эхний үеийн одоо эхний асуултан дээр өдөрлөө. Гэхдээ цаасаас зөндөө асуултууд байгаа. Амжилтыг хүсье. Читоно дүрм ёсоор шилэн оргонд хийнэ. За тэгэхээр нэвтрүүлэг маань цааш үргэлжлэн үрсээр байна. Үзэгч та бүхэн яг одоо мэдлэгийн төрөг оюутлаа нэвтрүүлгийн одоо эхний үеийн эхний асуултыг дүнсүүлээ. Сонслоо. За дараагийн баг маань суглаа ёсоор хоёрыг сугалсан хөдөө аж ахуйн сургуулийг тайзнаа өрий. Одоо тайзнаа гарахад хэдийнэ бэлэн болсон байна.
Мэд сэтг шид. Энэ бол манай нэвтрүүлгийн өрөө байгаа. Үзэгч та бүхэн яг одоо Шонгорсог телевиз дээр мэдлэгийн тойрог оюуны төлөө нэвтрүүлэг хүлээн авч байна. Дараагийн баг маань Суглаа ёсор 2-ыг суулсан хөдөө аж ахуйн сургуулийг тайзнаа өрөө. Хөдөө аж ахуйн их сургуулийн дөрвөн бэрх баг мэдчилж байна. Бидний өрөө мэдлэг хамгийн үнэтэй, хайс хамгаас хүчтэй. Хайс! Бүгдэнд чим мэндийг хүргэе. За тэгэхээр түрүүний дугаар дээр ч гэсэн хөдөө аж ахуйн сургууль бас нэлээд бас амжилттай явсан байгаа. Тэгэхээр энэ удаа ч гэсэн амжилттай баттгаж асуултандаа зөв хариулж одоо энэ зөв шийдлүүдийг бас гаргах байх гэж бодож байна. За ингээд асуултыг сонсгоё. Асуулт 13. Макдоналдс дэлхий дээр бараг 20 мянган салбартай. Мэдээж Макдоналдсын түргэн хоолны үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1990 онд Москвад Макдоналдсыг туршиж үзэхэд москвичууд 2 цаг дугаарлаж байж дэлхийд алдартай сэндвич идэж үзсэн бөгөөд тэр үеэр цагт 50000 сэндвич худалдагдсан байна. Судлаачид Макдоналдсыг түргэн хоолны үйлчлэгээнээс гадна өөр бас томоохон менежмент бүхий алсыг харсан бизнес хийж байна гэж үзжээ. Энэ ямар бизнес вэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Сүлжээний бизнес гэж. Өөр ямар юм бэ? Нэг компани зүйлээ 15 секунд. 10 секунд. 5 секунд. Менежмент бизнес хийж байгаа юм. Цаг дуустаа. Хариултыг авъя. Хөдөө аж ахуйн сургууль дөрвөн бэрх баг. Дөрвөн бэрх багийн гишүүн бэлгүүн төгсөв. Энэ Макдоналдс болохоор энэ үйл хөдлөх хөрөнгийн бизнес хийж ирсэн юм бол өөдөө тухайн газрыг худалдаж аваад тэгээ үйл ажиллагаа явуулаад буцаагаад эргүүлээ зардаг ч юм. Үйл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байсан гэсэн үү? Хийдгийм болов уу? Хийдгийм болов уу? За энэ яг оновчтой хариулт биш байна те. Эргүүлээ нэг газар хоёр тухайн Макдоналдс үйл ажиллагааг явуулаад тэгээ нэр хүнд олонгууд тухайн газараа зардаг ч юм уу. Тэгээд нэг хууль төрөл энэ сүлжээний бизнес илүү дэмжижсэн юм. Байж болох юм. За тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө дээр л тогтчод байгаа юм биш те. Макдоналдсыг мэдээж идэж үзээгүй юм бол байхгүй бах те. Юу алдартай байлаа? Тэргүү ол тэр дундаа. За тэгээд төмс те. Сарсан төмс. За ингээд үзэгчтэй зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт. Үн хямд хүн тоодгүй газрыг худалдан аван алдарт Макдоналдсаа ажилуулад 2 жилийн дараа газраа зархад маш их үнд хүрдэг байжээ. За тэгэхээр танаа багт дахин баяр хүргэе. Тэгэхээр асуултандаа зөв хариуллаа. Энэ бол эхний асуулт. Гараагаа маш сайн тавилаа. Дараагийн асуултандаа амжилттай бас хариулаарай гэж хүсэж байна. Ингээд үзэгчтэй Суглаа ёсоор 1-р үеийн 3-ыг сугалсан баг бол Шинжлэх ухааны технологийн их сургууль. Монголын ихтэй сургуулиудын төлөөлөл болсон шилдэг 4 ихтэй сургууль энэхүү нэвтрүүлэгт маань орж оюун ухаан мэдлэг чадвараа уралдуулдаг байна. Ингээд Суглаа ёсоор 3-ыг сугалсан баг бол Шинжлэх ухааны технологийн их сургууль тайзнаа өрөө. Сургуулийн
хэлэх зассан илүү хариуцлага онцлож байгаагаа хэлэх зүйлтэй зэ ингээд их олон хөгжлийн хэмжээний бид тодорхойлно. Шинжлэх ухааны технологийн сургуулийн цэгшгүй инженерчлэл баг эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно. За энэ бол эхний үеийн эхний асуулт. Тэгэхээр эхнийхээ асуултанд оновчтой хариулж дараагийнхаа бас асуултанд оновчтой хариулах тэр гараагаа бас амжилттай тавиараа гэж хүсэж байна. Ингээд асуултыг сонсъё. Асуулт 10. Дэлхийд толгоогоо эргүүлэхгүйгээр өөрийнхөө ард байгаа зүйлийг харж чаддаг хоёр амьтан байдгийн нэг нь туулай бол нөгөөх нь юу вэ? Цаг явлаа. Амжилт хүсье. Эргүүлэн хаана байгаа зүйл гэлээ. Туулай. Манайш мэдлээ. Туулай толгоогоо эргүүлэхгүйгээр яаж чадах вэ? Толгоогоо эргүүлэхгүйгээр харна гэхлээр энэ үл 15 секунд биш сонсголоороо л байх юм шиг. 10 секунд. Могоо юу яадаг гэсэн юм. 5 секунд. Харах юм. Зүйл маа шиг. Цаг дуслаа. Хариултыг авъя. Тэсэн толгойд ирчихэж байгаа юм. За энэ ардаа байгаа зүйлийг толгойгоо эргүүлэхгүйгээр гэхэлэр мэдээж ардаа нүдтэй амьтан байхгүй байх гэж үзлээ манай багийнхаа ярилцаад. Тэгэхээр туулаагаас толгой нь туулаа мэдээж урдаа нүдтэй ардаа байгааг харахын тулд толгойгоо эргүүлнэ. Тэгэхээр энэ нөгөө нүдээрээ харах биш сонсголоороо мэдрэмжээр ч юм уу те сонор сэргийг тийм амьтан гэж үзэж байгаа юм лөө. Тэгээд бас туулааны нөгөөт нь могоо юм болов гэж бодоод могоо сонсож биш нөө биеэрээ мэдэрч ардаа байгаа зүйлийг мэдэрдэг юм л нөгөө арьсаар нь дамжиж могоо тэгж үзэж юм. Өөр хөлбөр юм. Могоол. Туулаа болохоор юу яадаг хаа? Чихээ эргүүлээд ч юм уу тэгж мэдэрдэг байх. Тэгэхээр бас чихтэй нь холбоотой ямар нэг амтнд том чихтэй ч. Өөр амтан үхэр байж болохгүй. Яагаад? Хүрийн үнэлийг Толгоогоо эргүүлэхгүйгээр харддаг шүү. ерөөс ингэж хардлаа яа. За тэгэхээр цаг бол дууссан байгаа. За могоо гэснээр тогтож байгаа тий. Зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт точ юм. Яаж чардаа? За тэгэхээр нэг нь туулай, нөгөөх нь точ шүү байжээ. Могоо бол биш байсан байна. Харамсалтай байна. 4-9-оор шилэн оргон маань читоно хийнэ. За тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань цааш хөрвүүлсэн хүрсээр байна. Үзэгч та бүхэн яг одоо шонгорсуу телевизээр мэдлэгийн тойрог оюун хөтөлбөрийн нэвтрүүлэг хүлээн үзэж байгаа лээ. Ингээд суглаасоор эхний үеийн сүүлийн баг маань Монгол улсын их сургууль. Үзэгч та бүхэн одоо шонгорсуу телевизээр мэдлэгийн тойрог оюун хөтөлбөрийн нэвтрүүлэг хүлээн үзэж байна. Дараагийн гарах баг маань Монгол улсын их сургууль. Тайсан аврыг.
Монгол Улсын их сургуулийн Megamind багийнхан байна. Эрдмийн хит захиас Хөгжлийн гал Бадармой. За, амжилт хүсье. Шууд асуултанд орё гэж бодож байна. Асуултыг сонсгоё. Асуулт 6. Эрдэмтэд хүнийг цанхаа болсон үедээ илүү их ус уухыг зөвлөдөг. Яагаад тэрвэ? Цаг авлаа амжилт хүсье. Цанхаа болсон үедээ илүү их ус уухыг зөвлөдөг. Цанхаа бол тэг юу гэсэн тэгээ цанхтай баг. Энэ зүгээр юу нэ? 15 секунд. Хүний биеийн дахин 10 секунд. шингээгээ доктортой Хэмжээ ус уухыг 5 секунд. Шингээд дутагдал. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол Улсын их сургууль За, Megamind багийн гишүүн хацдаг. Эрдэмтэд хүнийг цанхаа байсан үед илүү их усаар зөвлөдөг. Яагаад тэрэ гэхээр яг энэ үедээ хүмүүс нэг ус уухаар илүү их биедээ усаа шингээж авдаг байх гэж бодож байна. Тэгээд энэ шингэний дутагдлаас сэргийлэх гэсэн юм тийм. би нөө доктортой байдлыг хадгалах юм. Хүн нэг цангасан үедээ их ус уух юм бол шууд нэг яг цангаагаа яах гэж биед нь шингэхгүйгээр шууд тэр нэг бөөнд нь очдөг гэх юм уу. Тийм хариулт. За яг ерөнхий хариулт өгч юм те. Цанхаа байсан үед илүү ус уухыг зөвлөдөг. Яагаад тэр хэрэг яг нэг шингэний дутагдал нөгөө шингэний тохиромжтой юм лээ. Бид шиг тохиромжтой. Тэг яг энэ үедээ л ус уух юм бол яг хүний биедээ илүү сайн тохиромжтой л гэсэн үг байна. Сайн шингэж өгдөг гэсэн үг тийм. Сайн шингэж өгнө гэсэн үг шиг юм. За. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. За тэгэхээр баяр хүргэе. Тэгэхээр асуултандаа зөв хариулж чадлаа. Энэ бол үзэгчтэй Монгол Улсын их сургууль байлаа. Үзэгчтэй ингээд нэвтрүүлгийн маань 2 дугаар үе эхлэж байна. Суглаа ёсоор нэгийг сугалсан Монгол Улсын боловсролын их сургуулийг тайзнаарай. За 2 дугаар үе маань эхэлж байна. 2 дугаар үеийн асуултанд бас амжилттай хариулахын төлөө за гол нь оюун ухаанаас одоо асуултаа зөв ойлгож богино хугацаанд бас төлөвлөрүүлж богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Ингээд асуултыг сонсъё. Асуулт 11. Энэ зүйл огтхонч хөдлөхгүйгээр дээш доош шатаар бууж чаддаг. Энэ юу вэ? Цаг явлаа. Дээш доош бууж чаддаг гэж байна. Энэ нөө шатаа бууж шатаа авах юм шиг дээш доош доош ямар хөдлөх юм бэ? Шатны юу? Гүйдэг технологи. Гүйдэг технологи байж болно шүү дээ. Урсдаг шат. 15 секунд. Хөдлөхгүйгээр зүйл нэг байж болно шүү дээ. Энэ дээр үгүй. 10 секунд. Наад тэр юм уу? Шатаар бууж чаддаг. Уртын шатны зүйл. 5 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Зүгээр лифт хийж. Хариултыг авъя. За. Зөв шийдлогийн гишүүн Болдотор байна. Тэгээ энэ зүйл нь огтхонч хөдлөхгүйгээр дээш доош шатаар бууж чаддаг гэж ам чинь энэ шаттайгаа холбоотойгоор энэ шатны нөгөө нэг урсдаг шатны тэр одоо хажуудлын ачлах юм уу бариулна байх гэж бодож байна. Шатны ачлах. Урсдаг шатлах. Тийм. Урсдаг шатны хашлах тийм бариул. Бариул хашлах. За. Бариулаар ах уу? Тэр Өөрөөр урсдаг шатлаа ер нь ингээд хажуудлын ачлах ачлах. За хашлах. За хариултыг авлаа. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт шатны хашлаг. За тэгэхээр энэ сургууль маань Монгол Улсын боловсролын их сургууль байлаа. Зөв шийдэл. Үнэхээр зөв шийдлийг гаргаж чадлаа. Амжилт хүсье. Баяр хүргэе. Тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Мэдлэгийн тойрог оюун талын нэвтрүүлгийг та шонгор шүлжлэр хүлээн авч байна. Мэд сэтг шийд энэ бол манай нэвтрүүлэг өөрөө байгаа.
Дараагийн баг маань суглаасаар 2-ыг сугалсан хөдөө аж ахуйн их сургууль. Нэвтрүүлгийн маань эвэнтгэгч бол Мандал Даатгал. Суглаасаар 2-ыг сугалсан хөдөө аж ахуйн сургуулийг тайзнаа өрье. Бүгд амжилтыг хүсье. Асуултыг сонсъё. Асуулт 9. Морьтой Баатрын хөшөөний морины урд 2 хөл нь дээш өргөгдсөн үед Баатар нь дайны талбарт ам өргөдсөн гэж үздэг. Харин морины 4 хөл нь дөрвөлээ газарт байвал Баатар нь жам ёсоор хороог орхисон гэж үздэг. Тэгвэл морины 1 хөл өргөгдсөн үед Баатар нь ямар шалтгааны улмаас нас барсан байдаг вэ? Цаг явлаа. Амжилт хүсье. Хоёр хөлөө өрөө дээш ирээ царайсан байвал дайн дээр дөрвөн хөлөөрөө газарсан байвал жам ёсоор. Одоо Сүхбаатарын хөшөөл 15 секунд. 10 секунд. Сүхбаатарын яаж өргөцсөн л бүгд л 5 секунд. Янд гин алах байдаг. Цаг дуустаа. Хариултыг авъя. гинтийн авлага насварсан. За багийн гишүүн нэрээ хэлээд хариултаа хэлнэ үү? Дөрвөн бэрх багийн гишүүн Наран гэрлэн бид ярилцаад нэг хөлөө өргөсөн байвал хорлогдож буюу ямар нэгэн гинтийн үхлээр өгсөн байвал нэг хөлөө өргөсөн байт юм болов уу гэж гинцэн тийм. Нэг хөлөө гэсэн үү тий? Тийм нэг хөлөө. Мөрний нэг хөл. Манай Сүхбаатарын хөшөөч ямар байлаа? Харин Сүхбаатарын нэг хөшөө нь болохоор нэг хөл. За тэгвэл нэг хөлөө өргөсөн тохиолдол тий? Энэ хариултыг өгч байна тийм ээ? За зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. За тэгэхээр хариулт маань зөв байлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Үзэгчтэй энэ баг маань дөрвөн бэрх баг байлаа. Нэвтрүүлгийн маань эвэнтгч бол Мандал Даатгал байгаа. Дараагийн баг маань суглаа өсөр 3-ыг сугалсан шинжлэх ухааны технологийн их сургууль. Нэвтрүүлгийн эвэнтгч Мандал Даатгал. Үзэгчтэй нэвтрүүлэг маань цааш үргэлжлэн хүрсээр байна. Дараагийн баг маань суглаа өсөр 3-ыг сугалсан шинжлэх ухааны технологийн их сургууль. Тайзнаа өрье. Амжилт хүсье. Асуултыг сонсъё. Асуулт 8. Хүн уурлах, бухимдах үед тархины маш олон эс өгч байдаг. Тэгвэл өөр нэгэн үйлдэлийн дараа тархины эс мөн төдий хэмжээгээр өгдөг байна. Энэ ямар үйлдэл вэ? Цаг явлаа. Тэ юу шүү. Бас нэг хүн ханиалгаж бөшөөлөх байдаг шүү. Чочхон ах уу? Бас ирсэн юу шүү. Эсвэл ямар нэгэн санаа зов. 15 секунд. Найтах байж болно шүү. Найтахад нэг хүний биеийн бүх юу зогсдог. 10 секунд. Бурхан өршөө гэж ядаж шүү. Тэр хамаалгүй зүгээр Тэрнтэй холбоотой юм шиг. 5 секунд. эдис өгөх хэмээн гэсэн стресстэй ч юм уу санаа Цаг дуустаа. Хариултыг авъя. Шинжлэх ухааны технологийн их сургууль, сэтгэлшгүй инженерчлэл, багийн гишүүн нэрээ хэлээд хариултаа өгнө. Цаг дууссан байгаа. За энэ сэтгэлшгүй инженерчлэл багийн гишүүн ажиаж байна. Энэ янз бүрийн асуудал төвшүүлж байна манай гэж. Гэтэ эцсийн дүнд хүн найтайлах бас ханиалгах юм уу те? Найтах үед нөгөө хүний бас зүрх 0.1 секундээр зогсдог. Тэгэд хүмүүс нөгөө бурхан өршөө гэж хэлдэг. Тухайн үед бас яа гэм болов? Гэхдээ ханиалгах ч юм уу байж болох те? Бас жочход юм уу эсвэл гинтийн явдал ер нь цочих ч юм уу найтах чи ер нь бол яг цаанаасаа гинт болдог зүйл шүү дээ. Тийм учраас ер нь гинтийн явдал тэгээд үүнд бол цочих мэдээж зөөс ороо. Ханиалгах юм уу ханиалгах буюу найтайлах тэр үед тэр ханиалгах гэдэг үсч юм. найтайлгах. За тийм. За хариултыг авлаа. Зөв хариултыг сонсон хариултыг авсан байгаа. Хариулт зөв байлаа. Хариулт. Хүн найтах үед тархины эс нь тодорхой хэмжээгээр өгч байдгийг тогтоожээ. За тэгэхээр үзэгчтэй. Оюуны талаа нэвтрүүлэг маань цаав хүн цааш үргэлжлэн хөрсөөр байна. Энэ бол мэдлэгийн тойрог оюуны талаа. Мэд сэтг шийд амжилттай шийдэж чадлаа. Ингээд дараагийн баг маань суглаа ёсоор 4-ыг сугалсан Монгол улсын их сургууль. Ингээд үзэгчтэй.
2 дугаар үеийн сүүлийн асуултанд хариулахаар Монгол улсын их сургуулийг тайзнаа өрье. Амжилт хүсье. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 3. Эртний түүхэнд Лондон хотод жуулчлагаар ирэх аялагчдын хамгийн их зорддог үзмнүүдийн нэг нь энэ юм. Темзэ мөрний ирэг дээр байрлах Европ твийн хамгийн өндөр энэхүү алсыг харагч нь 2000 онд нэгдсэн бөгөөд 135 м өндрээжээ. Агаар жуулагчтай сайн чанарын шил бүхий 32 бүхээг нь тус бүр 10 тонн жинтэй бөгөөд нэг бүхээг нь 25 хүний багтаамжтай. Мэдээж тэдгээр хүмүүс бүгд сууж, босож, орчныг ажиглах орон зай тэнд хангалттай бий. Тус алсын харагчийн нэрийг хэлнэ үү? Цаг явлаа. Лондон гинэт. Лондон. хамгийн өндөр нь Лондон гинэт. Арав. За цагийг зогсоох уу? За цагийг зогсоолоо хариултыг авъя. За энэ алсыг харагчийн нэр бол Лондон Ай буюу Лондонгийн нүд гэдэг алсын гэдэг нэртэй алсын харагч байна. Лондонгийн нүд. Лондонгийн нүд гэсэн алсын харагч. Хариултыг авлаа. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт Лондон Яй алсын харагч. За баяр хүргэе. Тэгэхээр 2 дугаар үеийнхээ бас асуултанд амжилттай хариуллаа. Тэгэхээр цаашаа 3 дүү гэсэн 2 үг байгаа. Тэгэд амжилттай хариулаарай гэж хүсэж байна. Ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань танд үзэгч та бүхэн цааш өргөжсөн хүрсээр байна. Ивент итгэгч бол мандал даатгал байгаа. Мэд сэтгэх шийд нэвтрүүлэг маань өрөө. Тун удахгүй 3 дугаар үетэйгээ бүгдээрээ уулзуулна. 3 дугаар үед маань суглаа өсөр нэг сугалсан Монгол улсын боловсролын их сургууль асуултанд хариулах юм аа. Үзэгчтэй энэ бол 3 дугаар үе. 3 дугаар үе маань эхэлж байна. Ингээд суглаа ёсоор нэг сугалсан Монгол улсын боловсролын сургуулийг тайзнаа өрье. Тэгэхээр асуултанд хариулахад бэлэн. Ер нь яг одоо ер нь нилээдэг олон дугаарууд бас хурж дууслаа шүү дээ. Тэгээд ер нь бол анхны дугаарт ороод ингээд ярилцж ийсэн санаа нэгдэлцээ. Одоо ингээд бас уулзаад нэг баг болоод ингээд санаа бодлоо нэгтгэхэд ингээд одоо нэг шийдэлд хүрэхэд ер нь хэр одоо өмнөхөөс илүү хурдан болсон гэсэн үг те. Ер нь бол би нэг ойлгох нь те. Одоо цагийн зохицуулалтаа их зөв хийж сурч байна. Анх бол тэгэл нэг үтгэл 30 секунд өнгөртөгөөс бол одоо нэлээд ярилцж байна. Гой гой санаа гарч ирж байна. Тэр нэг камерын өмнө сандрахч багссан. Тэр нэг хугацаанд зөв ойлголт болсон. Тий, зарим 3 секунд 30 секунд болтой 3 секунд шиг л асуултаа харж чадсан өнгөрчдөг. Одоо зарим ч нэг камерын цаана бас нэг өөр байдалтай. Камер дээр яг гараад ирэхээр нөгөө сандрах тэнээсээ болж нөгөө хариултаа олж чадахгүй өөр хариултан дээр сандарч хэлэхтэй. За, амжилтыг хүсье. Ингээд үзэгчтэй асуултыг сонсгоё. Асуулт 14. Coca-Cola компаниг мэдгүй хүн гэж байхгүй. Энэ компани дэлхийд 100 гаруй оронд салбартай. Энэ компани ингэж 100 гаруй улсад салбараа нээж чадсанараа ямар давуу талыг бий болгож чадсан бэ гэдэг асуултанд судлаачид нэгэн хариултыг өгсөн байна. Тэд юу гэсэн хариулт өгсөн бэ? Цаг явлаа. олон давуу талыг бий болгож чадсан байна. Брэнд гэдэг зүйлийг таних. Брэнд гэдэг зүйлийг таних. Эсвэл менежмент гэж болж менежмент чадвар гэж байна. 15 секунд. Coca-Cola-ийн зураг мөр гэж тэрийг яаж тэр лого муу тийм 10 секунд. Давуудлыг бий болгох юм байна. Зүгээр брэнд зүйл Зах зээлээс өргөсөж байгаа шүү дээ. 5 секунд. Давуу талыг зүгээр л ерөөсөө энэ логин Цаг дуустаа. Хариултыг авъя. зүгээр нэр хүнд Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдэл баг хариултаа өгнө үү? Цаг дууссан байгаа. За зөв шийдэл багийнхаа бидний ярилцаад энэ давуу талыг ямар давуу талыг бий болгож чадсан бэ гэвэл нэгтэл энэ Coca-Cola-гийнх нь бол патентийг буюу одоо брендийг таниулж чадсан юм болов уу гэж орж байна да. Брэнд патентийг л ер нь аваад тэгэл
хэрэгжүүлэл тэгэл цааш нь юу бассан. Илүү дахиад ерөөсө харахад л энэ ойлгомжтой болгож чадсан. Дэлхийд танигдсан. Энэ бол брэнд тийм ээ. Тийм брэнд. Логог брэнд болгож чадсан байхгүй юу? Тий, ямар ч хүн харсан тэр бол Coca-Cola брэнд болсон тий. За, брэнд гэсэн хариултыг өгч байна. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт патентээр үйлдвэрлэл явуулах боломж өгсөн нь үнэн л дээ. Зөвхөн кола гэхгүй Tiger пивч хүртэл Монголд патентээр үйлдвэрлэгдэж байгаа. Ер нь патентээр үйлдвэрлэгдэг энэ менежмент дэлхийд дахинд өргөн тархсныг та нар бүгд л мэдж байгаа. Патентын үйлдвэрлэл Азад илүү хөгжсөн. Учир нь Азад үйлдвэрлэлийн өргөтгөл бага, хүн ам болон зах зээл томтой байдаг. За тэгэхээр зөв шийдэл үнэхээр зөв шийдлийг гаргаж чадлаа. Ер нь брэнд гэдэг та нарын бодлоор юу яг брэнд гэдэг юм бэ? Эсвэл чанарыг илэрхийлдэг юм, эсвэл олон жилийн одоо үйл ажиллагаа явуулаад ард түмэн танигдсан энэ брэнд юм. Чанарыг илэрхийлсэн олон хүнд ерөөхдөө танигдсны төлөв нүүр царай буюу танигд хамгийн ихтэй л ингээл танигдж байгаа. Ер нь юм л байгаа л. Зөвхөн ингэнээр би бол брэнд шүү дээ. Би тэнд над чи хүн дахиж төрөхгүй. Тааш өмнө байгааг бодож байна. Зөвхөн өөрөө энэ брэндийг бий болгох. За. За тэгэхээр дөнгөж сая Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдлийг гаргаж брэнд гэсэн хариултыг өглөө энэ бол зөв байлаа. Читон та бүхний гарт шилэн оргонд орохгүй. Амжилтыг хүсье үзэгчдээ. Ингээд дараагийн баг маань хөдөө аж ахуйн их сургууль. Үзэгчдээ, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч мандал даатгал байгаа. Мэд сэтг шид нэвтрүүлгийн маань ураа. Ингээд суглаа сар 2-ыг суулсан хөдөө аж ахуйн сургуулийн 4 бэрх багийг тайзнаа өрье. За тэгэхээр Монгол улсын боловсролын их сургууль брэнд гэсэн хариулт өгсөн байгаа. Тэгэхээр түрүүний бас зөв шийдэл багийн нэг гişүүллээ шүү дээ. Хуучин бол өөрөө бас брэнд ээ. Тэгэхээр та нар гэсэн бүгд брэнд. Мөн үү? Энэ дээр ямар шийдэлтэй вэ? Брэнд гэдэг чинь харьцангуй ойлголт юм болов. Монгол улсын боловсролын их сургуулийн гишүүний хувьд өөрийгөө брэнд гэж байдаг. Тэгээ миний хувьд бол брэнд гэдэг чинь дэлхийд танигдсан, дэлхийн хэмжээнд олон нийтэд танигдсан юм болов. Одоо энийг массыг хамарсан. Хэрэг одоо брэнд зөвшөөрөгдсөн тийм. Хэрэг бол брэнд тийм. За тэгээд дараагийн баг болох хөдөө аж ахуйн сургуулиас тайзнаа гарч ирсэн байгаа. За тэгэхээр 4 бэрх багийн одоо асуултыг сонсгоё. Асуулт 15. Сууднуудыг таалал төгсгöd түүний амьдарч байсан байшингийнх нь ханан дээр тэр хүний хийж байсан үг эсвэл хийж байсан зүйлээс нь нэг өгүүлбэрээр бичиж үлдээдэг. Германы зураач Франц Маркийг нас эзлэхэд байшин дээр нь юу гэж бичсэн бэ? Цаг явлаа амжилт хүсье. Манай зураач Франц Маркийг нас эзлэх байшин дээр нь юу гэж бичсэн бэ? Суудын таалал төгсгöd амьдарч байсан байшин ханан дээр хийж байсан үг эсвэл хийж байсан зүйлээс нь нэг үйл 15 секунд. Зүйлээс нь тэгэхээр чинь зураг юм болов. Тийм ээ хийж байсан юм болов. 10 секунд. Энэ Франц Маркийг л явуулж байгаа. 5 секунд. Юу гэж харсан ч юм. Цаг дуустаа. Хариултыг авъя. Хөдөө аж ахуйн их сургууль 4 бэрх баг гишүүн хариулах бай. 4 бэрх багийн гишүүн бэлгүүн төгсөн. Тэгээд энэ зураач Франц Маркийг бас байшин дээр нь болохоор тухайн амьдарч байсныг нь байшин газрын түрээслэн ч юм уу түрээслэн гэж бичсэн болов гэж. За, хариултыг авлаа. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт. Түүнийг нас барсны дараа байшингийнх нь ханан дээр энэ байшинг түрээслэн хэмээн бичиж байжээ. За тэгэхээр түрээслэн зөв хариултыг өглөө. Магадгүй би судалчлаа. Зарна гэсэн ч юм уу гэсэн янз бүрийн байдлаар байжлаа тэгээд. Түрээслэн үнэхээр онцтой хариулт өглөө. Ингээд та бүхэн баяр хүргэе. Дараагийн баг маань суглаа сар 3-ыг сугалсан шинжлэх ухааны технологийн их сургууль. Үзэгчдээ, энэ бол 3 дугаар үе. Ингээд суглаа сар 3-ыг сугалсан шинжлэх ухааны технологийн их сургуулийг тайзнаа өрье. Бүгдэнд нь амжилтыг хүсье. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 5. Хэрэглээнд гараад удаагүй байгаа iPhone 5-д
Apple компаниас гаргасан 10 том алдааны нэг нь илэрчээ. Энэ нь одоогоор олон хэрэглэгчдийг бухимдуулаад байгаа бөгөөд тус компаниас удахгүй алдааг засан гэдгээ амлажээ. Энэ ямар алдаа байсан бэ? Цаг явлаа. Мессежтэй холбоотой алдаа байсан юм байна. Мессежтэй холбоотой. Мессеж нь яг гэсэн. Мессеж явахгүй ч юм мессеж явуулахад хүндрэлтэй. Би тэгээд сонссон. Тийм үү. 15 секунд. Угаасаа шинэ мэдээ. 10 секунд. 5 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Шинжлэх ухааны технологийн сургууль. За, манай багийнхаа ярилцаад энэ дээр бол одоо мессеж бичихэд илүү хүндрэлтэй төвөгтэй байсан тийм нэг алдаа гаргасан болоо гэсэн хариултыг төвшүүлж байна. Мессеж бичихэд мессежтэй холбоотой илүү төвөгтэй мессеж явуулахад ч тий. Эсвэл мессеж хүлээж авах бол ер нь мессежтэй холбоотой юм тий. Ер нь iPhone 5-ыг хэрэглэдэг хүмүүс байна. Ер нь би бас сонсохдоо бас энэ нөгөө нэг SIM ялцсан үед бас төвөгтэй байдаг гэж сонсож байсан байна. Эний хувьд л ялцсан үед бүх iPhone-ийн хувьд адилхан байсан учраас энийг нэх бас аваагүй гэж магадгүй. За тэгэхээр бол зөв хариултыг бол авсан байгаа шүү дээ. Мессежний хувьд асуудалтай гэсэн үг шүү дээ. За зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт гарын зургийн алдаа байжээ. За тэгэхээр зөв хариултыг өглөө. Мессежний гарын зургийн хувьд бол алдаатай байсан юм байна. Ингээд үзэгчтэй дараагийн баг маань суглаасаар дүрийг сугалсан Монгол Улсын их сургуулийг тайзнаарай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мандал Даатгал. Дараагийн баг маань Монгол Улсын их сургууль тайзнаарай. За. Энэ бол 3 дугаар үеийн одоо сүүлийн асуулт байгаа тийм. Тэгэхээр одоо энэ дараа дахиад 4 дугаар үе эхлэх байгаа. Ингээд асуултыг сонсъё. Асуулт 7. Бид далайн дунг чихэндээ наах үед далайн давлгааны чимээ сонсогддог. Гэтэл энэ үндэ далайн давлгааны чимээ биш ажээ. Тэгвэл бидэнд юу сонсогддог вэ? Цаг явлаа амжилтуулъя. Яг чихний ингэрэг шиг дуу гаргаж байгаа шээ. Би ч нэг зүгээр агаар ингэж хурааж байгаа. Хүний чихний бүтцтэй дуу гэж. 15 секунд. Агаар зөвлөлөө. Тэгвэл ингэ сонсоод юу юу аа. Агарын урсгал. 10 секунд шиг болчихдог гэсэн юм шүү дээ. Тийм юм ороод. 5 секунд. Тэг юу гэж хэлээ? Агарын урсгалыг юу сонсоод. Цаг дуустал. Хариултыг авъя. агарын урсгалыг Монгол Улсын их сургууль Megamind багийн гишүүн хэн хариулах вэ? За Megamind багийн гишүүн зохицох юм байна. Энэ бол зүгээр агарын урсгалын чимээ. Энэ бол агарын урсгалын чимээ гэсэн хариултан дээр тогтож байна тийм ээ. За. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт Вений судсаар гүйх цусны урсгах чимээ шуугин сонсогдохыг бид далайн давлгааны чимээтэй андуурдаг байна. 3 дугаар үе маань амжилттай өндөрлөлөө. Туудахгүй бүгдээрээ 4 дугаар үетэйгээ уулзах болно. Тэгэхээр 4 дугаар үед маань суглаа өсвөрнийг сугалсан Монгол Улсын боловсруулалтын их сургууль тайзнаа хідэнэ гарахад бэлэн болсон байна. Үзэгчдээ 4 дугаар үе маань эхэлж байна. Ингээд суглаа өсвөрнийг сугалсан Монгол Улсын боловсруулалтын их сургуулийг тайзнаа өрөө. Бүгдэнд нь амжилтыг хүсье. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 2. Туула яагаад улаан өндөгний баярын гол баатруудын нэг байдаг вэ? Цаг явлаа. Улаан өндөгний баяраас юу нэлтэй. Юу Яг өндөг тэгэл өндгөө янз янз бодог юм зураг зараад. Тэгээд туулаад идчихсэн. Туулаач одоо тэгээд яа.
15 секунд. Өөрөө хөвчлээ. 10 секунд. Өндөг тэр яг 5 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол улсын боловсролын их сургууль Зөв шийдэл баг. Хамгийн хурдан Цаг дууссан байгаа. Хариултыг авъя. За манай багийн харилцаад ингэж бодлоо. Туулын яг Улаан өндөгний баярын гол баатруудын нэг вэ гэж байна. Тэгэхээр Улаан өндөгний баяраар нөгөө нэг өндөг угаасаа ингэж зураг өндөг нуудын штэ. Тэгээ гол өндгийн нөгөө алдаг. Тийм болохоор одоо энэ туулаа шиг хурдан шуурхай ч юм уу сэрлэн ингээ гүгээд хурдан олохоос бэлэгдэж гол баатруудын нэг болгох юм болоо гэж бодож байна. За. Зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт. Энэ амтны шүтэх нь эртнээс үүдэлтэй. Англосасгийн лус авдаг шүтэх шашны хаврын болон газрын шимийн огт тэнгэр Эостригийн дагуул нь туула байв. Үр төлөвтэйгээр амьдралыг өргөжлүүлэгч хавар гууждгаараа амьдралыг шинжлэх чимээн туулайг үздэг байна. За, харамсалтай байлаа. Тэгэхээр дараагийн өшөө олон үеуд байгаа. Тэгээд асуултанд амжилттай хариулаарай. За тэгэхээр Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдлийг гаргаж чадсангүй. Харамсалтай байлаа. 4-9-оор шилэн оронд маань жетон хийнэ. Ингээд суглаа ёсоор 2-ыг сугалсан дараагийн баг маань хөдөө аж ахуйн их сургууль. Үзэгчтэй. Монголын олон нийтийн анхны чөлөөт сувг шонгорсог телевизээр үзэгч та бүхэндээ мэдлэгийн тойрог оюутлын нэвтрүүлэг хүрж байгаа лээ. Ингээд 4-р үеийн маань за сүүлийнхээ асуултанд хариулахаар хөдөө аж ахуйн сургууль хэдийнэ бэлэн болсон байна. Тайзан оръё. За, амжилт хүсье. Энэ бол 4-р үеийн одоо төгсгөлийн үеийн асуулт байгаа. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 16. Зүйр цэцэн үг. Гол мөрөн ширүүнч эргээ дагаж урсдаг. Улс амтан олонч юу гэдэг вэ? За, цаг явлаа. Хариултыг сонсъё. Дөрөв мэх баян шүү. Тэгээд гол мөрөн шивэнч эргээ дагаж урсдаг. Улс амтан олонч хуулиар дагдаг гэдэг юм болов уу гэсэн хуулийг төвшүүлж байна. Олон хүн болохоор хуулиндаа захирагдаж амьддаг юм болов уу? За. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. За тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань та бүхэн цааш өргөжлөн өрсөөр байна. Танай багт баяр хүргэе. Тэгэхээр асуултандаа зөв хариулж чадлаа. Та бүхэнд бас асуултыг манай ноёнтон маань сонсхон. За дээрээс нь та бүхэнд бас дахин одоо асуултыг ойлгох үзээс ширээн дээр суулцыг тавьж байгаа. Ингээд нэгдэж чадсан маш баярлалаа. Ингээд суглаа ёсоор 3-ыг сугалсан баг бол сэтгүүл зүйн инженерчлэл. Энэ бол шинжлэх ухааны технологийн их сургууль. Үзэгчтэй та яг одоо шонгорсог телевизээр мэдлэгийн тойрог оюун хөтөлбөрийн нэвтрүүлэг хүлээн үзэж байна. Мэд сэтг шийд энэ бол нэвтрүүлэг маань өрөө байгаа. Ингээд суглаа ёсоор 3-ыг сугалсан шинжлэх ухааны технологийн сургуулийг тайзнаа өрөө. За тэгэхээр энэ бол 4-р үеийн сүүлийн одоо сүүлчийн асуулт байгаа. Тэгэхээр асуултанд оновчтой зөв хариулаарай. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 4. Манай улсаас ялимгүй том газар нутагтай Америк нэгдсэн улсын энэ хүмүүж улстай хамгийн том мужид тооцогдох бөгөөд тэртээ 1867 онд хаант Оросоос өнөөдрийн ханшаар ойролцоогоор 113 сая $1 буюу 1 км квадрат газрыг 5 хүрэхгүй $1 худалдаж авснаар Америк нэгдсэн улсын бүрэл түүнд багтахулсан байна. Түүнчлэн амтан ургамлын аймаг газар доорх ашигт малтмалаар баялаг. Байгалийн тогтцол зэрэг нь жилээс жилд дэлхийн өнцөг болон бүрээс олон хүнийг энд суурьшуулж бүрч олон хүнийг аялж жуулчлахаар зориход хүргэж байгаа юм. Энэ ямар муж вэ? Цаг явлаа амжилт хүсье. Тэр хамгийн том мужид Аляск шүү дээ. Тийм Оросоос угаасан мужид нь олоо. Цагийг зогсоох уу? За, хариултыг авъя. За, сэтгэшгүй инженерчлэл багийнхан ярилцсан тохиолдолд үүнийг Аляск гэж үзэж байна. Аляск. Америк нэгдсэн улсын Аляск. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. За, энэ бол Аляск байлаа. Баяр хүргэе. Ингээд үзэгчтэй
Суглаа ёсоор дараагийн баг маань Монгол улсын их сургууль. Үзэгчдээ нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Мандал Даатгал байгаа. Та үдшийн 22 цагаас ажлын өдөр бүр энэхүү нэвтрүүлэг хүлээн үзэх боломжтой. Мэдлэгийн дөрөг оюуны талаан мэд сэтгшид энэ бол нэвтрүүлгийн маань өрөө байгаа. Ингээд дөрөвдөр үеийн маань сүүлийн баг бас асуултанд хариулахад бэлэн болсон байна. Энэ бол Монгол улсын их сургууль. Тайзан оръё. За, энэ бол одоо хариулцахтай гэж хэлж болно. Энэ бол одоо сүүлийн асуулт байгаа. Тэгэхээр асуултандаа оновчтой зөв хариулаарай. Амжилтыг хүсье. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 1. 3-4 хэлбэртэй байх нь мэдээж ч гэсэн ядахтай зөөвч биш, заавал дугуй байдаг. Өвлийн үлрэлт дулаанаа хадгалахын тулд ингэж барьдаг. Энэ юуны тухай ярьж байна вэ? Амжилт хүсье. Цаг явлаа. За, гэр сууц. Хүн дээр чинь би дөрөв байшин дөрүүлж юм шиг шүү дээ. Окей, тэгээд 15 секунд уруулжин гэр байх. Үлж. Заавал дөрөв. Малаа ашиг үлж л шүү дээ. 10 секунд. Гэр биш. Хүн гурвалжин дөрүүлж 5 секунд. Монгол гэр. Цаг дуслаа. Монгол гэр. Хариултыг авъя, цаг дууссан байна. Монгол улсын их сургууль Megamind багийн гишүүн хэн хариулах вэ? За манай уугийнхаа ярилцал энэ бол зөвөр малын хашаа өвлжөөл авах гэж бодож байна. Өвлийн улирал ярьсан. Монгол байгаа болохоор гэр ч гэсэн. За, нэг шийдэл төрнө үү? Малын хашаа хаа. Малын хашаа. Хариултыг авлаа. Зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт. Малчин айлын хоньны хот дугуй байдаг. Үүнийг хэлж байгаа юм. За тийм ээ, баяр үргэе. Тэгэхээр хоёр талд хоёр өөр шийдлийг айж агаад яалтчгүй багийн гишүүн хэмлээ. Цогт эрдэнэ одоо хариултандаа бат итгэлтэй одоо шийдэл хүрч одоо зөв хариултыг өглөө. Тэгээд хэрэв магадгүй нөгөө хөлбрийг сонгосон бол харамсалтай байдлаар зөндөрлөх байлаа. Ингээд үзэгчтэй. Нэвтрүүлэгт маань Монголын ихтэй сургуулиудын төлөөлөл болсон шилдэг 4 ихтэй сургууль оролцож байгаа. Ингээд дөнгөж сая Монгол улсын их сургууль маань одоо тавьсан асуултанд оновчтой хариулж жотоно багтааж үлдлээ. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Мандал Даатгал. Үзэгчдээ энэ удаагийн мэдлэгийн тойрог оюутлын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ төрөйд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань ажлын өдөр бүр өдөржин 22 цагаас үзэгч та бүхэндээ хүрдэг юм аа. Нэвтрүүлгийн маань ивент итгэгч Мандал Даатгал. Дараагийн шинэ дугаараар уулзлаа түр баяртай. Нэвтрүүлгийн маань ураа мэд сэтг шид.